Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг төгсөгчдийг бэлтгэхэд боловсролын байгууллагад дэмжлэг болох үүднээс боловсрол соёл шинжлэх ухааны яам 3 жилийн өмнөөс дээд боловсролын шинжилгээний төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн юм а. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд нийтдээ 78 төсөлд 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийг олголоо. Эдгээр 78 төслийг хоёр чиглэлээр ангилж байгаа юм. Нэгдүгээрт дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг. Хоёрдугаарт байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй гэсэн хоёр чиглэлээр тэтгэлэг олгож байна. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт бол байгууллагуудын чадвар бол бодиттой сайжирна. Судалгааны ажлыг бол зөвхөн дотоодын нөөцөөрөө биш, олон улсын түвшинд энэ дээд боловсролын байгууллага, шинжилгээ ухааны байгууллагын тэргүүлэгчтэй хамтар судалгаа хийхээр бол их онцлог байгаа. Хоёрдугаарт бол хийж байгаа судалгааны ажлын бүх формат нийтлэлүүд нь бол олон улсад гарна, англи хэл дээр гарна. Ингэснээр бол Монголын одоо эрдэмтэд бол хийж байгаа бүтээлээ олон улсад шууд тайлагнадаг, гаргадаг, мэдээлдэг энэ чадварыг бол бодтойгоор бий болгохоор онцлог байгаа. Гол нь шалгарсан төслийн хувьд Монгол улсын ирээдүйд хэрэгтэй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болохоц байх ёстой. Ингэсэн тохиолдолд тухайн ихтэйд сургууль судлаачид төслөө цаашид хөгжүүлэх, дэмжих боломж олгож энэхүү тэтгэлэг олгож байгаамаа. Жишээ нь Монгол Улсын их сургуулийн багш доктор Баярбаатарын хувьд л гэхэд монголчуудаас гадна олон улсын толгойн өвчин болоод байгаа хорт хавдрыг эмчлэхэд дөхөн болох үс илрүүлтийн аргыг боловсруулж төсөл бичжээ. Тэрээр өнөөдөр судалгааны тэтгэлэг хүрсэн юм. Хүний биед нийтдээ 30 мянга гаруй ген байдаг бол хорт хавдрын үүсгэл их үүсвэр аль генд байна вэ гэдгийг тодорхойлох, илрүүлэх аргачлалыг төсөлдөө онцолжээ. Энэ арга болоод ангаах болоод инженерийн салбарт төлхөө хэрэглэгдэнэ. Судалгааны зорилгын хүрээнд бол шинэ арга боловсруулахаар төлөвлөгдсөн байж байгаа. Энэ нь бол өмнө хийгдсэн шинжилгээ ухааны технологийн Гуанчжоу институтээр хийгдсэн миний сүүлийн 4 жилийн судалгааны үргэлжлэл байх болно. Мал эмнэлгийн үргэлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан инх туяагийн хувьд малын гоц халдварт бом өвчнийг илрүүлэн эмчлэх асуудлаар төсөл боловсруулж тэтгэлэг хүртэж байна. Миний судалгааны ажлын гол зорилго бол Монгол орнд одоо байнга гарч идэг бом өвчнийг бол хяналтанд авах тэр үйл ажиллагааны зориулагдсан тэм төсөл байна. Шинэ хөтөлбөр боловсруулах, хуучин хөтөлбөрүүдэд хянах, чанарын хяналт хийх энэ тогтолцоогоо сайжруулна. Эрдэм хэмжлэгээнийхээ ажлын менежментийг сайжруулна. Тэгээд энэ бүгдийг хооронд нь уйсан засаглал менежмент үйл ажиллагааныхаа процессыг боловсронгуй болгоно гэсэн ийм дөрвөн чиглэлээр ийм цогц төсөл авч хэрэгжүүлэх гэж байна. Ингээд дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслийн уралдаанд 9 ихтэйд сургуулийн 18 төсөл бичигчдийг шалгаруулж тэр бум гаруй төгрөгийн тэтгэлэг гардуулсан юм. Харин байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр 60 төсөлд мөн тэр бум гаруй төгрөгийн тэтгэлэг олгож байна. Энэ мэтчлэн өнөөдөр дээд боловсролоос гадна инженер технологи, хөдөө аж ахуй гээд голлох салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг хайсан тодорхой 78 төсөлд 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийг гардууллаа.